Сайн байцгаана уу? Java-гийн 16 дахь видео хичээлээ хүргэж байна. Энэ удаагийн хичээлээр нөхцөлт үйлдэлийг хэрхэн хийдгийг авч үзье. За би энд нөхцөлт үйлдэлийг хийдэг ерөнхий бичгийн хэлбэрийг бичье. Хамгийн түрүүнд нөхцлөө шалгана. Тэгэд яг асуулт асууж байгаа юм шиг асуултын тэмдэг тавьчаад үнэн үед хийгдэх үйлдэлүүдийг тодорхойлж өгдөг байгаа. Үнэн. Үүний дараагаар нь тодорхойлох цагийн хойно худал үед хийгдэх үйлдэлүүдийг тодорхойлж өгдөг байгаамаа. За үүн дээр нэг жишээ бичье. За миний нас 27 хэвлэх үйлдэл хий. За нөхцлөө шалгах байгаа энэ ч. За нас маань 21-ээс их буюу тэнцүү юу гэж шалгачи гэд асуучи. Яг асуулт асууж байгаа юм шиг асуултаа тэмдэгээ тавьчи. За хэрвээ 21-ээс их бол та бааранд арх ууж болно. За худал үед яах вэ гэсэн үйлдэлийг тодорхойлъё. Та баар орлооч арх ууж болохгүй. За програмаа ажилуулъя. Та бааранд арх ууж болно гэж байна. За та энийг туршаад нэг үзээрэй. Энэ чашид танд маш хэрэглээтэй байх болно. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.